Нөөцний болгоом зах зэргүүдийг болон хөгжүүлж ажиллаж байна. Бизнес томлогоо тодорхой өргөлөө. Тийм учраас энэ бүх шатнд баялагын болгоо, нөөцний болгоо, төрийн болгоотой тэмцэх ажлыг эрчимжүүлэх ёстой. Төр хулгайчгүй төр хууль засаглалдаг дэг журмыг л тогтоохыг ард ирж хүсэж байгаа засгийн газар зорилго байгаа. Энэ чиглэлийг ямар хэлцээд одоо их жилийн бодлого төлөвлөгөө гаргах ёстой. Мэдээж энэтэй тэмцэх ажил бол амаргүй бүх талын саад дэгэ очруулж асар их мөнгөний асуудал учраас нэг өдөр бүх хэрэг төв шийдчихгүй шүү дээ. Хүрээгээ уламт хэлж гин, пян шалгалтын ажиллагаа явагдаж гин, лицензийн тооллого хийх, амнаатын тооллого хийх, үндэсний баялагын сан төлөвлөлтөд гэрээ хэлцээг шуурхайлах асуудлууд орсон. Одоо 3 компаниг төрөөсмөл ордын газрын асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Нэг ялангуяа эднэс тавталгаа компани дээр бүх шатанд сахилга хариуцлага дэг журмыг тогтоо худалдаа авах ажиллагаа, борлуулалт үйл ажиллагаа, олборлох, тээвэрлэх бүх үйл ажиллагааны хяналтчилгалтыг сайжруулах, шаардлагатай бүх арга хэмжээг ав. Тиймэрхүү асуудлууд харуулах хал сэлэг жил төрийн албанд бүх яамдын түвшинд дэг журам сахилга хариуцлага жил болж ажиллана. Нийгэм одоо тэгтээ өстой хууль шодрог нийгэм өгсөж байна, эрүүл нийгэм өгсөж байна. Энийг одоо их чиг бид нар төрийн албанаас хэлж хэрэгжүүлэх хэрэгтэй.